За сайн байцгаана уу? Шинэ Зеланд улсын Auckland хотоос айгүй мэдчилж байна. Өнөөдөр 2025 оны 1-р сарын 25-ны 5. оройны 19 цаг 2 минут болж байна. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид 2025 оны 1-р сарын 24-ний Баасан гаригийн оройны 10 цаг 2 минут болж байна. За Америкийн нэгдсэн улсын Иллиной мужид 1 сарын 25-ны 25-оор шилжсэн шөнийн 12 цаг 2 минут болж байна. За Монголд 1 сарын 25-ны өдрийн 1 цаг 2 минут болсон байна. За тэгэхээр нөгөө сая хэдүүлээ 12 сард хамгийн сүүлд ярьцгаасан те уулзцгаасан. Тэгээд тэрнээс хойш цаг хугацаа бүр ингэ харавсан сум шиг өнгөрнө гэдэг шиг аим хурдан өнгөрөөд хэдүүлээ ерөөсөө огт хоорондоо уулзаж ярилцаж чадсангүй. Тэгэхээр өнөөдөр ингээд цаг гаргаад дээрээ нэг дор цуглараад шүн болсон ч гэсэн одоо оролцож байгаа хоёртоо баярлалаа. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр шууд сүүлийн үеийн сонин сайхан юу байна гэд нэмэх нь өнөөдөр нөгөө сүүлийн үед нэг сошиал дээр яригадаад байгаа шүү дээ, тэ? Ингээ хүслээ бодвол биелдэг, хүсэлтэд илүү төвлөрүүл биелдэг. Тэргээд нэг тиймэрхүү нэг жоохон ийм энергийн ч юм уу, сүнслэг ч юм уу, нэг тиймэрхүү хорвоо ертөнцийн одоо физик одоо юу гэдэг лээ чинь физикийн хуулийн талаар ч юм уу нэг тиймэрхүү өөрсдийнхөө мэдгүй сэдвийн талаар ярих гэж бодож байна. Тэгэхээр та дээр сонин сайхан юу байна? Сүүлийн сонин сайхан юу байна? Тэр талаар юу гэж бодож байна? Сошиал дээр ингээд өрнөд байгаа үйл явдал болон сүүлийн үеийн одоо хүслээ бодорой. Энэ цаг хугацаанд ингээд нэг хорвоо ертөнц дээр юм тохиолдод байгаа шүү гэдэг талаар юу гэж бодож байгаа талаар нэг их сонсмоор байна, тийм. За, энэс хэлэх үү? За. Хамгийн багаас гаяагаас эхлэх үү? Тижгээс эхлэх үү? За гаяагаас эхлэе. За гаяагаас эхлэе. За бодоодох юм. Сэдвийн бод хэмжээс бодоодох юм. За ингэсэн миний хувьд гэх юм бол энэ штэ ингэсэн. Сүүлийн үеийн сайн сайхан сая нэг өвлийн амралт усаад хичээл эхэлсэн. Тэгэл хичээл эхлэхэрж ойлгомжтой бүх юм ингээл режимд ороод явна штэ. Хүүхдүүдээ өргөөл хичээлд яваал ингээл. Тэгээд буцаал их завгүй амьдралтай орж ийн 11-ний 7 хоног болно. Тэгээд яг саяны таны ярьсан сэдвийн талаар байна шүү дээ. Би өчигдөр уржигдэрхэн юу асан мэдээлэл авсан юм. Тэгсэн чинь одоо яг ингээ бүх гарыг ирэхс нэг юм шугамд давцаж байгаа юм байна. 1 сарын 25-нд. Тэгээд тэр давцалтай өдөр энэ гарын эрсүүд нэг шугамд давцаж байгаа нөгөө энергийн маш хүчтэй соронзон орон үүсээд ингэж байгаа юм байна. За яг энэ үед нь бид нэр өөрсдийнхөө бодол санааг нээж өгөх хэрэгтэй юм байна. Одоо жишээ нь өөрийнхөө хүсэж мөрөөдж байгаа юмаа бүр ингээд дэвтэрт буулгадаг ч юм уу үнэн сэтгэлээсээ бодоод би ингэчлээ, би чадчихлаа, би хийчлээ гэд бүр ингээ боддоор ингээд оюун санаа далд ухамсартай хийж өгöd тэгснээрээ тэр маань нөгөө нэг одоо энэ энерги яагаад энэ энергийг өөртөө татаад тэгээд биелүүлэх юм байна л та. За харах танаа. За тэгэхээр бас би чинь нөгөө нэг айгу амьдаа хайртай нөгөө ингээ дон гэж байждаг юм чинь бас өөртөө яваад энэ дэвтэр аваад find your happy гэдэг. Тийм дэвтэр аваад энэ дэвтэр одоо ингээд хүслийг бичих гээд ингээд сууж байна. Тэгээд бас нэг лама асааж өөрийнхөө энергийг цацруулаад мангар алтын бодсон те маргааш өглөө осоод бас гадуур алхаж малгаад сүүм өргөж мөргөөд байж маргааш тийм ажиллагаанууд тийм зулын 25 гэдэг шиг бүтэн одоо нөгөө ингээд энерги амар их орж ирж байгаа учраас бүтэн бас мах идэхгүй цагаан ол идвэл сайн гэсэн шүү манайхаа. Цагаан ол идээд бие гоё ингээд нөгөө нэг одоо юу гэдэг лээ цэнэглэхэд бэлэн болгоод гэх юм уу тийм байх хэрэгтэй юм байлээ. Мургаар ч өвж гинөө. Бүр яг аимс нь хатгаад энэ хоёр талаас ингээд хатгаж гинөө. Тийм далаар хатгаад байгаа байхгүй яг
Нэг хатуу юм бол цоорч гарч ирэх гээд байгаа шиг байна. Тэгээд тийм болохоор бас энэ ч байгаль хүн чинь байгалаас үүссэн юм чинь те бас байгаль юм хүн бас бүчих юм билүү бас ингээл нэг амар ингээд нэг бодохоор юм шашинлагч юм шиг нэг бодохоор нэг амар тийм өрөвдмөөрч юм шиг те ингээд хүслээ ингээл айгүй олон талаас нь бодохоор тийм зэ гэхдээ би бол хүслээ бичнэ хүслээ бодно өмнө сэтгэлээсээ бясалгана тийм болохоор энерги ямар ч хэсэн өөрлөгөө татна тийм бол Жижигхэн үед юу гэж бодож байна энэ талаар? Тэр нь бол би өмнө all source-тай судалгаатай scientist талаас нь хандахыг боддог. Гэхдээ хүслээ бодох нь буруу гэж бол бодохгүй байна. Ингээл амар би бол ингээл итгэл те. Өстэй амар хүслээ бодог бэлдэг гэж юм гэж бол хэлэхгүй. Гэхдээ хүслийг заавал тэр планет давхцантай давхцаагүй. Одоо бясалгадаг. Бичдэг, төлөвлөдөг байвал зүгээр. Тэр яг нь гариг иргэсийн давхцал гэдээ байгаа нь болохоор нь planetary parity ч юм уу эсвэл alignments гээд яг science талаасаа бол тиймэрхүү угаасаа нэг тохиолдлууд байдаг. Тэгээ нэг одоо ингээд нарны амигч ингээд нэг гайгууд ингээд тойроод эргэж байгаа шүү дээ. Ингээд тойроод эргэж яхад одоо Neptune error болохоор 165 жилд одоо дэлхийн жилээр бол Neptune одоо нэг ингэх байх хугацаанд 165 жил юм уу да тийм. Тэгэхээр нэг 165-ыг 2 дахаар ер нь бол нэг 80 жилдээ нэг удаа ер нь бол тэгж alignment нь тохиолдох магадaltaй юм болов гэж би ойлгосон. Гэтэ би өөрөө астрономч хүн биш учраас бас яг амар тодорхой хэлж мэдэхгүй. Тэгээ ер нь бол ингээд шинжлэх ухааны талаасаа угаасаа ингээд энэ юунууд гаргууд ингээд тодорхой хугацааны давхцалтайгаар ингээд нэг одоо игнээд ингээд тэгсдэг юм уу тэгээд энэ болохоор тэр одоо гаргуудын parade гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэгж давхцах тохиолдлууд бол байдаг Тэгэхээр давхцалгүй юм бол хүслээ энэ бодох нь бяцлах нь тэгвэл гэж үзэж байна. Тэжгээ хаад дүгнэлт хэлж яриаг наа чи дүгнэлтийн асуулт байна. За миний хувьд бол энэ бол зүгээр ингээд харж байгаа өнцөг шүү дээ тий. Одоо сошиал дээр ч вэ, Монголд ч вэ, гадаад ч вэ энэ цаг үед ямар нэг юм болоод байна. Тэгээд тэрэн дээр ингээд хүслээ бод төвлөр тийм болов чиний хүсэл чинь биелэн энерги өндөр давтамжтай ямар нэг юм болоод байна гэдэг талаар ингээд мэдээллүүдийг бол ингээд сошиалоос маш их авсан. Гэхдээ яг нь миний энгийн амьдралдаа баримталж байгаа үзэж байгаа үзэл юу вэ гэхээр угаасаа хүн ямарваа нэгэн зүйлд төвлөрөх юм бол ингээд чин сэтгэлээсээ ингээд төвлөрөх юм бол дөрөв чин дэжгээ хэлсэн шиг тэр энергийн давхцал гариг ертөнц яан уу энэ үү хамаагүйгээр ямарваа нэгэн хүсэл нь биелдэг, зорьсон зорилго нь биелдэг яг ингээд төвлөрч чадах юм бол тэгэхээр тэрэнд бол ингээд итгэдэг байхгүй юу? Одоо энергийн төвшөнд итгэдэг гэсэн юу гэсэн үг юм гэхээр одоо нэг юм шашинлаг гэх юм уу? Эсвэл нэг юм spiritual гэх юм уу? Ямар ч талаас энергит бол итгэдэг хүн ингээд яг чин сэтгэлээсээ хүсч чадах юм бол хизээ байх нь хамаагүй. Тэр гариг ирэхээс угаасаа л ингээд явж бид нар угаасаа мэдэхгүй шүү дээ тий. Тэр хаана ямар гариг ирэхээс яаж давхцаад яаж цаг хугацаа өнгөрөөд одоо тэр нөө тэжгээ хэлсэн шиг астрономич биш болохоор бид нэг юм мэдэхгүй. Гэхдээ ямар нэг байдлаар энергийн давтамж явагдаж байгаа гэдэг нь бол үнэн. Тэгээ тэрэнд бид нар ингээд одоо хамрагдаж байгаа гэдэг юм уу? Оролцож байгаа гэдэг нь үнэн гэдэгт итгэдэг. Нэг юм шашинлаг биш ч гэсэн одоо scientist-ч вэ, шинжлэх ухааны талаасаа ч вэ, шашин талаасаа ч вэ ямар нэг байдлаар энергит итгэдэг. За тэгэнгүүт сүүлийн үед ингээд яг яригадаад байгаа юм. За одоо энэ гариг ертөнц яасан нэг юм давхцаад байна. Тэгээ тэр үед яг ингээд хүслээ бодвол биелэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм айгүй их олж сонсож байгаа. Тэгэхээр тэрэнд бол бас итгэж л байгаа ялгаагүй. Гэхдээ миний хамгийн гол хэлмээр байгаа санаа нь юу вэ гэхээр зүгээр л нэг юмд төвлөрөх хэрэгтэй. Тэ? Бид нар ингээд амар хурдастай амьдрал дээр, амьдрал дээр, тэр ажил дээр, тэр
ахуй амьдрал одоо ингээл юу байдیں۔ Ингээл нэг юмтай уралдаж байгаа юм шиг амар хурдан амьдраад байгаа. Гэхдээ нэг юмдаа яг ингээд одоо ингээд оюун ухаанаараа ингээд төвлөрөөд нэг юмыг ингээд хийх юм болвол нь тэр нь ингээд угаасаа бүтнэ. Бодох юм бол хүсэх юм бол одоо яад юм те. Тэгэх юм бол угаасаа бүтнэ гэдэгт итгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр талаас нь л жоохон хараад байна л да. За угаасаа тэр хорвоо ертөнцийн гариг ертөнцийн давхцаж гэнэ давхцахгүй нь хамаагүй нэг юм ингээд төвлөрөх юм бол угаасаа тэр нь ингээд бүтдэг гэдэгт итгэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ цаг үед аль болох төвлөрчих юмсан, аль болох нэг юм руу зорьсон юм аа ингээд бодчих юмсан. Тэр нөө гаяг ялдаг шиг тэр нэг хүсээн дэвтэрч байд юм уу те? Эсвэл нөө wishlist ч байд юм уу? Нэг юм биччих юмсан. Тэрийг ингээд жоохон бодож жагаад хийчих юмсан гэж хичээж байгаа үе гэсэн. За, эгээгийн хувьд. Эгээгийн хувьд юу гэж бодож байна? Юу яадаг штэ. Одоо манайх нэг movie club хүүхдэд 7 хоног кино үзүүлдэг байхгүй. Тэгээд ямар кино үзэх вэ гэж хүүхдэдээс асуухаар дандаа аим шигэн кино үзнэ гэлдэг байхгүй. Тэгээ би нөгөө найзтайгаа ярьж хат амар сонио одооны хүүхдүүд яагаад ийм аим шигэн кино үзээд идэм болоо гэсэн чинь манай нэг найз надад гэсэн байхгүй. Үн чи ер нь үзээгүй одоо хараагүй юмаа л айгүйх сонирхдаг байхгүй. Яагаад гэвэл тэр одоо аим шигэн кино үзэх гээд байгаа дээр нь тэр одоо тэр хүүхдүүдийг ингээд тэр гинт амар чочоох айлгах тэр аим шигэн зүйлүүд байгаад байна шүү дээ. Тэрийг ингээд нөгөө хизээч амьдрал дээр үзээгүй учраас тэд нар сонирхолтой байгаа гинэ. Тэгэхээр надад бас айгүй сонир санагдчихсан байхгүй. Яагаад ингээд тий амьдрал дээр байгаа өөр кино үзэхгүй заавал тэр аим шигэн кино үзэж тэр зүйлийг мэдэрх гээд байгаа. Яг гоо тэгэхээр нөгөө би ингэж бодсон шүү дээ. Яг гоо гариг авторгоо ингээл янз болчихлээ. Зарим гаргууд хоорондоо мөргөлдчихлээ. Тийшнээ илүү төвлөрөхөөс илүү хүмүүс зүгээр өөрсдөө өөрөө л нэг юмд зорих юм бол тэрэндээ угаасаа л хүрдэг. Одоо жишээлбэл та нар анзаарч ирсэн үгүй юу? Ингээд нэг Эгээ гацчлаа тий. Яач вэ? Нэг Тэгэл гацчихлаа тийм үү? Бид нар зүгээр юм тий. ганцаар гацчихлаа. За тэгвэл эгийн нэг тэр нэг гээ гацсан дээр Нэг юу ээж болох вэ? би урд нь тэр хүн бүрд нэг гээ гацсан юу ээж болох вэ? Тэгээд танаас үлдээж нь хатаад нэг гээд sorry интернет сая тасарсан уу? Юу аж. За тэгээд би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр зүгээр л ингээд санамсаргүй байдлаар ч гэсэн хүн яг ингээд чин сэтгэлээсээ хүсэх юм бол тэрнийхээ төлөө хүн үйлдэл хийдэг. Тэгээд үйлдэл нь ингээд акшн болоод ингээд яваад тэрэндээ хэзээ нэг өдөр хүрдэг. Тэгэхээр одоо би жишээлбэл ингээд хууч юу гэж бодсон гэхээр за би нэг одоо ингээд айгүй хүнд хэрэгтэй ажил хиймээр юм ч юм уу ингээд бодонгууд нэг хүнд ингээд айгүй туслаач юм айгүй ингээд happy болдог шүү дээ тий. Тэгэнгүүт яг тэр үед тэрийг ингээд урд нь яалаа гэж бодохоор би зүгээр урд нь л тэгмээр ээ гэд бодож исэн байх жишээ ч юм уу. Тэгэхээр өнөөдөр магадгүй чухал өдөр байж болно. Гэхдээ хүмүүс яг зүгээр яг л хүсэж байгаа зүйлээ л тэрэндээ л үйлдэл хийд юм шиг санагддаг. Тэгэхээр он гарангуут л хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Хүн болгоон дэвтрээ гаргаад би энэ жилстэй ингээд амар их юм бичээл те. Тэгвэл тэрний 50% нь хүрсэн байна гэдэг чинь өөр амар том амжилт байгаа байхгүй юу? Би одоо яг нэг 2 жилийн өмнө тэр нөгөө нэг lifetime plan гэд гаргаж үзчихсэн байхгүй ингээд нөгөө одоо чи хэдэн нас наслана гэж бодож байгаа ингээд насуудаа ингээд бичээ. Тэгээ тэн дээрээ чи энэ одоо за би 80 наслах байлаа. Тэр 80 наснд би хинтээ юу хийх юм бэ гэд. Тэгээд яг тэрнийг ингээд ийм том зургаар харчаар хүн тэрлүүгөө ингээд хүссэн үсээг үйлдэл хийд юм байна. Одоо жишээлбэл би одоо тий насан туршихаас өмнө хамт ийм зүйл хиймээр байгаа. Би ээжигээ хэтэрхий хөвгчрөхөөс өмнө хамт нэг ийм зүйлийг хамт хиймээр байгаа тий. А би өөрөө одоо жишээлбэл тэдэн нас хүрэхээс өмнө нэг тим юм хийчихсэн ч гэдэг юм. Тэр нь ингээд хүнд гоё зориг олоод яг тэрлүүгөө ингээд алхам хийгээд. Тэгээ тэрийг өөрөө хүн мэддэггүй мэн л да ингээд магадгүй нөгөө одоо оюутандаа ингээд бодцсон. Тэгсээр нэг тэрнүүгээ юм акшн хийгээ. Зарим ийм тохиолдол та нарт гардггүй. Би ер нь юуны төлөө яах гээд байгаа илээ. Яг одоо би энд юу хийж аваа лээ гэж бодох үе гардаг байхгүй. Гэтэл ингээд тэрийгээ эргээд том зургаар нь харахаар өө би анх нэрээ би ийм хүсээд тэрнийхээ замын дундаас тэр нөгөө яг тэр шантарж байгаа үе юм байна.
Тэгээд тэрийг ингээ realize хийгээ бодохоор за одоо энийг давчих юм бол дараа нь ахаад ийм зүйл байгаа штеп гингүүд ахаад ийм гоё шин зоригтой болдог. Жишээлбэл би энийг яаж харж ирсэн гэхээр анх би нөгөө сур харуулж байхдаа анх тэр спортод орохдоо жишээлбэл хизээч бид нар ингээл амарлаг харвал амжилт үзүүлээл ингэн гэж огт бодог байхгүй зүгээр л чөлөө цагаа өнгөрүүлгээл найзуудтайгаа ингээд бужигч жагаал орцсон. Тэгээд тэн дотор ороод хүмүүсийн ингээд зорилгоодыг сонсохоор хүмүүс би өстэй тэгмээр байна одоо улсын авраг олж үзмээр байна ч юм ингээл ингээд ярьдаг тий. Тэр зүйлүүдээс хүртэл ингээд хүн юм нөгөө нэг одоо өөрөө мэдлгүйгээр тэрийг ингэж нөгөө өөртөө тусгаал нэрээ тэгж яага болохгүй гэж шин зорилгоодыг олж авч идэг. Тэгээ тэрнийгээ төлөө ингээд тууштай явдаг. Тэгээд энэ жил манайх нөгөө багаараа улсын авраг болсон шүү дээ. Тэгээ тэгж засаж байхдаа хүртэл хизээч бид нар жишээлбэл ингээд дотроо заваастаа авраг олон эдэргийг хэрнээ. Авраг олчвол гоё юм байна да, гоё харагдсан байна да гэдэг тэр сэтлээс ийм зүйлүүд үүсчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр магадгүй их олон хүнд ингээд айгүй гоё ирээдүйдээ гоё хийх юмнуудыг санаачлах те айгүй гоё чин сэтгэлээсээ хүсэх энэ нь өөрөө бас нэг амар гоё тийм позитив айгүй гоё энерги юм урсгалыг дагуулад байгаа юм шиг хитрхи хийсвэр байхаас илүү айгүй гоё бодтой. Гэхдээ тэрэндээ хүмүүс ингэдэж тий тэр ч хизээж биелэхгүй хахаа гэж бодохгүйгээр хүсэх юм бол тэрнийхээ төлөө ингээд үйлдэл хийсээр л гэдэг. Би тэгээд далайн эрэг дээр амар гоё хурим хийн гэдэг бас мөрөөдлөө бодсон. Бодлын үзүүлэлтний юм байгаа тэрлөө ингээ багаар ингээ үйлдэл хийгдээд өөрөө хийгдээд тэ нэг бодлын үзүүлэлт байгаа юм дээр хийгдээд ингэж явсаар агаад нэг л мэдхэд тэр нь хүрдэг те. Тэгэхээр тэрэнд бас яг итгэдэг байхгүй. Тэгэхээр эгээгийн саяны хэлсэн дээр ингээ дахиад тайдаас асуумаар байгаа нэг зүйл нь магадгүй хизээ нэг өдөр чи нэг юм бодсон байж байгаад те энд нэг юм бодсон зүгээр л энгийн одоо саяны шиг эгээ хизээч улсын авраг болъё гэж зориогүй гэхдээ улсын авраг болвол гоё юм да гэж бодсон. Тэгээ тэр нь ингээд нэг жижиг үйлдэл хийсээр агаад тэрэндээ очоод би энийг бодсон байсан юм байна штэ. Тэгээд энэ ингээд бэлчлээ штэ жижиг үйлдэлээс эхлээд те тэр акшнаас эхлээд одоо бүтцэн байна штэ гэж мэдрэгдсэн зүйл яг таадын тухайд юу вэ? Жишээлбэл одоо миний хувьд одоо эгээ бол сайн хэлж штэ те улсын авраг болно гэж бодоогүй эхэлсэн. Гэхдээ жижиг үйлдэлүүдийг хийсээр хүн болгон зориод штэ тэр чинь те нэг энергийн төвшөнд ингээд авцаад явсараад улсын авраг болчлоо. Улсын авраг болох чи ийм гоё юм бэ гэж бодсон шиг тийм жижигхэн үйлдэл таадын бод зүгээр л санамсаргүй бодсон байсан үйлдэл хүрсэн тохиолдол юу вэ? Тэр талаасаа хаваалцвал тийм юм байна уу юу? Одоо жишээлбэл тийчгад ч гэсэн бас надад тий. За, жишээлбэл ингэж хэлсэн байхгүй юу? Би нөгөө анх ингээд сургалтын төвөө нээхдээ надад ямар хэрэгцээ байсан гэхээр би хүүхдүүдээ л англи хэлтэй болгомоор байсан. Тэгээд би юу гэж бодсон гэхээр за би ингээл амар гоё төвтэй болоод хүүхдүүдтэй ингээл хэл заагаал айгуу гоё байна гэд анх ингээд төсөөллөөрөө анх сургалтын төвөө нээдсэн. Тэгээд нөгөө хүний хүүхдүүд авчраал ингээл заагаал янз бүрийн ааштай зарим хүүхдүүдийн хувьд бол одоо ингээл жишээ нь монголоороо ч бичиж чадахгүй хүүхдүүд хүртэл над дээр ирж исэн тийм тохиолдод байгаа байхгүй. Тэгэл тэл болгонд ингээл заримдаа ингээл урам хугараал яана хүүхдүүд яагаад тийм удаа ойлгох юм бэ ч гэдэг юм ийм тохиолдолтой айгүйх толдог байсан. Тэр болгоныг давж гарсан шалтгаан маань юу байсан гэхээр би 3 хүүхдээ хэлтэй болгоно гэд миний тэр зорцсон байсан зүйл яг одоо ингээд өнөөдрийг хүртэл намайг хөвөлсөн байгаа байхгүй. Тэгэл ингээл сургаал явцдаа ингээл за би юм дээр алдаж байна. Айгүйх туршилтуудыг хийж байгаа штэ. За жишээлбэл хүүхдүүд 10 жилд одоо ингээд нөгөө яагаад айгүй муу байгаа тий. Тэд нэр ингээ яагаад ярьж чадахгүй байгаа. Тэгвэл ярих чадвар дээр нь ажиллая гэж нэг хэсэг яриулаа тийм үү. Тэгэнгүүт ингээд нөгөө академик төвшин угаасаа ингээд нөгөө зарцсан хүүхдүүд чинь за угаасаа би хэл сурахгүй юм байна гэд нэг тийм юу авчдсан юм бэ. Дотроо би ер нь айгүй хэцүү байна ч юм уу. Би эсвэл огт хэл сурч чадахгүй юм байна ч юм уу. Тэгээ бодцсон хүүхдүүдийг чи чадна гэдэг тэр зүйлийг ойлгуулна гэдэг нь миний хувьд амар асуудалтайсэн байхгүй. Хин ч гэсэн хэл сурна гэд би өөрийнхөө түүхийг хүртэл ярьж өгдөг гэсэн хүүхдүүдэд би ингээ бага бахта тий хэлэндээс юм байгаагүй. Гэхдээ би ингээл хичээсээр агаал өнөөдөр ингээл англи хэлний багш ортлоо би ингээ сурсан байж штэ гэдэг хүүхдүүдэд ярьдаг байхгүй. Тэгэхээр яг тэр төвөө нээчээд би тэр хичээл зааж байхдаа ч гэсэн би яг 3 хүүхдэд л бодсоор байсан. Би одоо томдоо яах вэ, дундыгаа яах вэ, багыгаа яах вэ, яаж энэ 3-ыг хэлтэй болгох вэ? Тэр зүйл маань ингээл нөгөө яг аажимхаа ингээ яваад идэм байх л та. Тэгэнгүүт одоо хүмүүс бол намайг харахтаа юу гэдэг тийм ингээл яагаад 9 хүүхэд болгоныг авахгүй байгаа. Танах намар манах хэлцээ одоо хүүхэд авахгүй гэл тэгэхээр зарим ээж аваад амар ууралдаг байхгүй. Чи баг айлын хүүхдүүдийг ялгуурлж чинь малгуурлж чинь гэдэг.
Би намар ирсэн хүүхдүүдээ аван тэгээ тэр ингээд 5 хүүхдээ бол тавуулаад яваад төгсөн, 10 байвал 10-уулаа яваад төгсөн. Надад тэр хүмүүс шиг тэр ингээл амар олон хүүхэд аваад амар олон хүүхдэд заах нь ерөөсөө сонирн биш байгаа байхгүй юу. Тэрнийгээ би яг ингээ явцын дунд яг тэрийг ойлгох юм билээ хүн. Миний анхны зорилго угаасаа ийм байсан юм байна шүү дээ. Мөн үү? Жишээлбэл би ингээл амар англи хэл заагаал, амар олон хүүхдэд заагаал, амар баян болоод гэдэг тийм мөрөөдөл надад угтаас байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүн эхлээд юу гэж бодож төсөөлнө, тэр зүйл нь яг л тэр чигээр явдаг. Тийм. Би тэгж л ойлгоод байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд хүмүүс байгаа юм гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгэхээр тэр зорилгоо одоо ингээд жишээлбэл өөрчлөөд илүү өргөжүүлээд одоо юу гэдэг ингээл аягүй олон туслах багш аваал ч юм уу тэр ирэхэд байгаа сурах гэдэг хүүхдүүд ингээд сургуул боломж байгаа. Гэхдээ миний зорилго өөрөө өөр байсан. Хүүхдүүдэд илүү цаг зарцуулах тий. Тэдрийг яаж гоё хөгжилтэй аргаар сургах уу? Тэдрэл сонирн байсан юм билээ. Тэгээ нөгөө яг явж байгаа л ингээл хүмүүс чинь дундаас нь хаана явж байгаа лээ гэд тэрийг олоод тэгээ дахиад цаашаа ингээл ахиад яваад идэг. Гэтэ яг нөгөө Тэгээ энэ жил ямар ч байсан бид нар нөгөө ярих сэдвээс жоохон хазаачлаа л да тий. Яг тэр нөгөө миний асуусан асуулт бол тэр ч тий. Яг нэг юм санамсаргүй бодсон бодол дээр жижигхэн акшн хийгээд тэр нь ингээд нэг мэжиклээ тий дундаа ингээд нэг юм ичдтэй юм шиг тохиолдчихсан зүйл юу байна. Тийм туршлага байна уу? Тэгэхээр таны хэлсэн болоо сая яг мэдээж ингээд нөгөө хүүхдүүд харин тэгэхээр тэр чинь айгүй хуйлдж байгаа сте би анх түрүү нэгтээ тэгж бодсон байснаа яг сүүлд олж мэдээд миний зорилго яг энэ байсан юм байна штэ гэж угаасан. Жишээлбэл би одоо ингэж байгаа байхгүй да би ингээл амар олон анги нээгээл ч юм уу ингээд хүүхдүүд авах боломж надад байгаа. Гэхдээ тийхгүй байгаа шалтгаанаа би өөрөө мэдгүй бодоод байсан чинь би яг 3 хүүхдтэй л зориулсан анги нээсэн байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэрнийгээ яг ингээ явцын дунд өөрөө миний зорилго ийм байсан учраас л би одоо юу гэдэг нь те тэр ирсэн болгоныг аваад ч юм уу ингээд юу ахгүй байсан юм байна. Тэгэхээр нөгөө тэр хүүхдүүд ч гэсэн сурах хэрэгцээ байгаа учраас бид нар бас тэднэрт туслах ёстой юм байна гэдгээ яг явцын дундаас өөрөө ойлгосон. Тэгээд өөрөө бодсон байсан дотроо. За тэжгээгийн хувьд дээрээс явж байгаа л. Гэхдээ яг санаанд орох юм болго дээрээс явж байгаа юм бол доож яваа. Өөрөө ярих юм шиг. Үгүй тэжгээ анх ярьж исэн биз дээ нөгөө $50-ийнхаа тухай яриач $5 уу $50 үлээ. $100 уу? Очоод нөгөө өрсөн тухайгаа. $100 үлээ. $100 танах бодог уу? Тэр чинь бас манифест юм биш үү? Тэр $100 бол манифест хийсэн юм байхгүй. Тэр чинь зүгээр амар сонин history шүү дээ. Би нэг $100 Америкт буучи гэсэн юм бол байгаагүй. Ожибт хоёр нөгөө нэг яг тэрнээс өмнөхөн юу Турк руу Орос руу ингээд нөгөө бэкпэкинг одоо зөвхөн өөргөвтэй аялал хийгээд тэгээ бид хоёр тэндээс үлдсэн ингээд нэг $100 үлдсэн тийм. Тэгээд тэрийг ингээд зүгээр нэг ингээд авсан байсан заяа. Тэгээд тэр ингээд өргөдөггүй угаасаа ингээд Монголд би доллар хаана өрөх вэ тийм. Тэгэл миний төвчөнд байж л байсан. Өөр мөнгө байгаагүй, солиулаагүй. Ягаад ч угаасаа Америк руу ирэхдээ би ингээд нөө шийдвэр гаргаагүй байсан. Нөө Японд найз залуутай байсан. Тэгээ Японд найз залуугаа хамт явъя гэдээ ятгаад биелээгүй. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхээр за найз залуу маань одоо хэрвээ гэрлэг санал тавьчих юм бол би ингээд карьер одоо юу гэдэг юм найз залууг хатлаа би ингээд залуусна. Яг бол амар сайн хүн байсан. Би өөрөө амар хайртайч байсан. Тийм болохоор би ингээд за хэрвээ найз залуу маань би Японд үлдчихнэ гэж бодож исэн болохоор би Америк руу тэгж бүр яг үнэхээр чин сэтгэлээсээ зорж төлөвлөж яваагүй. Тэгээд тэгсэн чинь найз залуу маань гэрлэх санал тавиагүй. Тэгээд би тэр чинь хэдэн жил үргэлжсэн хэрнээ гэрлэх санал тавихгүй байгааг нь за энэ хүн гээд ирээдүг надтай харж чадахгүй байгаа юм байна гэд шийдвэр юу нь бол гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд Америкт ирэхдээ тэр нөгөө нэг аяллаас үлдсэн $100 төрөвчөнд байсан. Өөр надад ямарч билүү мөнгө байгаагүй. Тэгээ ястаа нөгөө $100 Америкт хүмүүс нэгдэж штэ Америкт $100 буугаад амьдралаа гэсэндээ гэдэг шүү. Гэтэ нөө тэр $100 түүх бол айгүй өөр түүх байхгүй юу? $100 түүх бол айгүй өөр түүх. Миний одоо энд хилээсэй гэж бодсон түүх болохоор Тичка ингээд
Harvard-ийн их сургуулийн номын сан утасныхаа дэлгэцэн дээр тавьсан байдаг байсан баггүй юу? Тэгэхээр нөгөө Harvard-ийн их сургуулийн номын сан би одоо жишээлбэл утасныхаа дэлгэцэн дээр тавихгүй ягаад ч те би Harvard-ийн их сургуулийг сонирхгүй байгаа. Тэгээд Harvard-ийн их сургуульд орё ч гэж бодохгүй байгаа. Гэтэл Тичка Harvard-ийн их сургуулийн номын сангийн тэр нэг юм ширээг утасныхаа дэлгэцэн дээр тавьсан байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ нэг тэр нөө миний түрүү чи хэлээдсэн шиг нэг юм зориг байсан юм шүү. Тичкаас өмнө надад хэлжсэн нэг санаж байна л да. Би Harvard-ийн их сургуульд тэтгэлэгтээ ороод сурч чаддгүй бол би яагаад тэндээс ингээд мөнгө аваад ажилтнаа болж болохгүй гэж би бодсон. Тэгээ тэрнээс эхлээд би Harvard-ийн их сургуулийн одоо ингээд senior software developer болцсон байна гэх. Тэгэхээр тэр одоо нэг миний одоо өнөөдрийн бидний яриад байгаа сэдв юм болов гэж тэрийг бол харж байна. Тэр $100 түүх бол бүр нэг өөр тийм. Тэгэхээр тэр талаараа яриач тийчгээ чи яагаад Harvard-ийн их сургуулийн хаад хэлцээр тавьсан байсан юм бэ? Тэр болохоор ийм учиртай юм аа. Манай нэг мэдээлэл технологийн сургууль Мойсын 3 дугаар байран дээр байдаг гэсэн байхгүй. Тэгээ биднэрт номын сан гэж байдаггүй сургуулийн. Тэгээд нэг бие даах төв гэдэг нэг жижигхэн өрөө байдаг. Одоо миний багийн офисын өрөө шиг шахуу нэг юм жижиг юм байдаг. Тэгээд тэрэнд нь угаасаа санал олддоггүй. Тэгээд бид нар найзуудаараа ингээд сургуулийнхаа ингээд коридорт өвдгөн дээрээ, гоён дээрээ лаптопоо тавьж байгаад одоо ноутбукээ тавьж байгаад хичээл хийдэг гэсэн байхгүй. Тэгээд тэр үед би тэр Harvard-ийн номын сан гарч амар том баг бүлэгрийн юм шиг ингээл амар хуучны эртний ингээл хийсэлтэй амар өндөр таацтай нөө хээ угуулц болсон ингээл бүр амар гоё номын саны зургийг хараад улаад гэх юм ямар гоё юм бэ энэ цугаал хичээл хийж үзхээс ингээд боддог байсан. Тэгээд Японд очсныхоо дараа за сурыг да гэж яаж захта чадахгүй бол гэхээсээ илүү надад амар тийм guilty мэдрэмж төрөдөг юм. Гин бороотой. Яг тэгэхээр бакалавра сураад, магистра сураад ингээд би төгссөн. Тэгснээ одоо ингээд дүнгиж одоо бакалавра сураад, магистра сураад төгссөн гэж чи би ер нь бол хоолоо олоод идэх мэрэгчлээ аль хэдийн эзэмшчихсэн хүн байгаа байхгүй юу? Тэгээ би тэр мэрэгчлэрээ хоолоо олоод идэхийн оронд дүнгиж сурах гээд мэрэгчлээ эзэмших гээд явж байгаа хүүхдүүдийн тэтгэлгийг нь одоо ингээд будаацлаад гэх юм одоо ингээд сурах боломжийг санагдаадсан байхгүй юу? Ер нь ингээд тэтгэлэгт апплайд гэхээр би амар муу өөрийгөө амар муу хүнээр мэдрэх гээд байгаа юм санагдаад би магистраа хамгаалах хүртлээр явчаад тэрүүгээрээ хоолоо олж идэхийн оронд дахиад би өөр юмар сурья надаа мөнгө өгчих тэр дүнгийн сургуульд орох гэж байгаа хүмүүс надаа хамаагүй би л өнгөө сурж байвал болоо гэж явах гэхээр амар юм нэг тийм хэцүү би ч нэг юм сонирм та нарын хэлдэг нэг өөр ертөнцийн гээд байдаг шүү дээ юм сонио юм надад айгу өвдөлт өгдөг байхгүй юу тийм бороотой санагдаад байсан болохоор тэгвэл би ингээд юу ахгүй юм болол тэтгэл аваад сурахгүй мөнгө төлөө сурчий гэхээр надаа тийм өндөр төлбөр нь бол алга. Тэгвэл би юу хийж болох вэ гэдэг бодлоос ягаад тэгвэл би тэдрээс өөрсдөө мөнгө авч болдгоо ягаад би тэнд ажилд болдгоо гэдэг бодол анх төрж исэн. Тэгээд ажилд орсон байт юм аа. Harvard-ийн сургууль сурахын оронд ажиллахыг сонгосон байт юм аа гэж юу? Тийм, ажиллахыг сонгосон. Гаяад одоо бидэнд маш бага хугацаа үлдсэн байна. Тэгэхээр нэг гаяад яг нэг тийм юу байна. Одоо ингээд санамсаргүй бодцсон. Гэтэ тэрнийхээ төлөө жижиг үйлс хийсээр байгаад оччихсон. Одоо нэг энерги талаасаа ч юм уу, тэр гариг ертөнцийн талаасаа ч юм уу мэдгүй бидний мэдгүй тэр spiritual ертөнцийн талаар хэлэх зүйл байна. Өндөө штэ. За, жишээл одоо байгаа би ч штэ. Одоо байгаа миний амьдрал штэ. За, жишээ. Санамсаргүй би яг бодож шиглэж би бодит биш юм уу? За окей яг гэжтэй үлээж та. Санамсаргүй бодоод нэг тэрний төлөө жижиг үйлдэлгүй. Зүгээр санамсаргүй ингээ бодсон эсвэл ингээ хүсэж явдаг юмнууд угаасаа ингээ бүгд биелсэн. Би нэг удаа 2019 онд билүү дээ найзуудтайгаа 20 онд ч үлээ найзуудтайгаа хамтдаа шинжил ингээл октоудаараа ингээл гоё шинжил тэмдэглэлийн хийчлээ 3 сарын 8 жилөө тэгэж жаал. Гэтэл гоё юу шинжлээсэн. Тэгээд
Хөдөлгөөн гоё ингээд хүслээ 3 хүслээ бодоод хүслээрээ бичлэг хийдэг байхгүй. Тэг яг тухайн үед ингээд би ингээд нэг амар за тэр мэргээл ингээд бүр амар нэн тэргүүний ингээд нэг хүн ингээд нэг ботсон хүсэл ингээд толгойд байн бодож идэг ш. Тийм ерөөсөй байгаагүй. Зүгээр л яг тухайн тэр акшнд л орж ирсэн хүслээ биелсэн байхгүй. Тэгсэн чинь би дараа жил нь лөө тэрний дараа жил миний 1 жилийн 3 хүсэл энэ байна гэж би угаасаа өөрийнхөө Facebook дээр юу адсан байдیں۔ Стори хийсэн байдیں۔ Тэгэнгүүт тэр өслүүд бүгд биелчихсэн байсан. Би өөрөө ч ингээд юус нэг тэрний үйлсэл хийгээл тэгээ банк бодсон бол хийвүү. Тэг биелсэн байсан. Тэгээ тэр дунд би англиаа сайжруулмаарай гэж хэлсэн байдаг аахгүй юу? Тэгсэн чинь бүр сайжруулах энэ дээрээ сурцсан байдیں۔ Яагаад гэд гисэн чи би ерөөс эзээж Америкийг ингээд бүр ингээд хүмүүст ингээд мөрөөдөл өгдөг штэ. Би ингээд Америкт очиж сурмаар ингээд амар ингээд сүрхий хүмүүс мөрөөдөл ярьдаг штэ. Би Америкийг эзээж толгоондоо бодож байгаагүй заяа. Би баг ингээд ядаргаа. Одоо нэг ядаргаач гэх нь юу юм? Би нэг тийм сонирхтгүй орн байсан. Америк руу очиж сурандаа гэсэн мөрөөдөл байсан гэсэн үг. Мөрөөдөлч байгаагүй. Угаасаа би нэг Америкийг сонирхтгүй орн байсан байхгүй. Тэгсэн чинь бүр ирээ сурцсан. Тэгээ ирээ сурсны хатараа сонирхож эхэлсэн л дээ. Одоо сонирхол яа чинь. Тэгэл хүү охинтой болох энэ төр гэд. Хүү охинтой болох бол би бүр угаасаа ингээд нөгөө боддог байсан. Нэг хөрхөн хүү охинтой болол гэсэн чи би. Яг л хүү охинтой болцсон тий. Яг л хүү. Нэг юу байдаг шүү дээ тий. Нэг юм шинэ жилийн яг нөгөө найзуудтайгаа ярьж байгаа нэг юм бичлэг байдаг шүү дээ тий. Одоо эргэжлийн зарчил юу вэ гэсэн чинь нэг юм ингээд юу юучлээ нэг юм хэлээ. Тэр нь яг ингээд бэлдсэн. Тэгэхээр тэр одоо яг нөгөө буцаад сэдв рүүгээ ингээ орохоор яг чин сэтгэлээсээ хүсээд тэрэнд ингээ фокуслаад яг ингээд нэг чин сэтгэлээсээ хүссэн хүний хүсэл биелдэг байгаа байхгүй юу? Ямар нэг байдлаар тэрнийхээ төлөөр эгээгээ хэлсэн шиг нэг жижиг алхмуудыг хийгээд идэг. Санамсаргүйгээр санаатай болон санамсаргүйгээр тэр бодсон бодлынхаа төлөө хийгээд идэг. Тэгээ тэр нь нэг өдөр биелдэг. Тэ? Одоо жишээлбэл би ингээд нөө түрүүч хатар нэмээ хэлгээд жил болгоны эхэнд нэг юм хүслийн жагсаалт гэж бичдэг штэ хүн болгон. За 2021 онд 2022 онд ингэж ч үгүйтэй фитнес бүртгүүлдэг өө. Тий. Тэнгүүтээ одоо хамгийн түрүүнд юу хэлээ англи хэлээр сайжруулна, жингээ хаасна, 3 улсаар аялна гэл. Одоо жишээлбэл би яг тэгж бичдэг байгаа байхгүй юу? 3 улсаар аялна энэ жилд те зүгээр л тэр чинь бол мөрөөдөл штэ. 3 улсаар аялна, англиээ сайжруулна, жингээ хаасна гэж хамгийн эхний 3 бичдэг юм дандаа тэр байсан байгаа байхгүй юу? Одоо ингээд жилийн тэмдэглэлийг харахаар тэгэхээр тэр энэ жил надад дээр яг биелсэн байгаа. Одоо жишээлбэл би энэ жил буюу өнгөрсөн жил 2024 онд би 3 улсаар аялсан байна. Англиээ сайжруулахаар одоо Ньюзиланд ирчихсэн сууж байна. Тэгээд нэмгэн жингээ хасахаар ингээ өдөрт 10,000 степ хийхийн төлөө хичээгээд тэрийг ингээд яг хүрээд одоо сар өдөр болгон хийгээ явж байгаа. Тэгэхээр яг тэрэн шиг зүгээр л ингээд нэг хизээ нэгэн цагт бичсэн байсан хүсэл нь бүр яг тухайн үедээ биччихсэн дараа нь бэлээд байж байгаа. Надад нэг юм санаанд орчлоо. Би түрүү нөгөө юу санаанд орохгүй нэ гэдэг. Нөгөө аавыг өнгөрөхөд би нөгөө осол ганцхан очиж чадаагүй штэ. Тэгээ би бас нөгөө амар мэдрэмж авсан байхгүй юу? Ингээ өөртөө амар гутраад их юм. Юу ч хийхгүй. Би аавыг аварч чадсангүй. Би юу хийж чадах вэ? Би гэдэг юмны эсрэг би юу хийж чадах уу гэд амар их бодсон байхгүй юу. Би ямар нэг юм хиймээр байна гэж бодсон. Нэг юм хийх ёстой. Тэгээ би яг юу гэдгийг мэдэхгүй байсан. Тэгээд одоо шинэ би мэрэгжлээ солиод эмчээр сурдсан билүү гэж хүртэл бодсон заяа. Үгсэн би ингээл дөнгөж 30 гараад явж надад цаана дахиад 40 жилийн амьдрал энэ магадгүй би одоо солиход нэг 10 жилийн дараа тий эмч болсон би мэрэгжлийн хүн болсон байх болно. Тэгээ бодож исэн.